Тэгээд энэ үрээс манай илтгэдэг танилцуулга дуустал. За миний сонсож байгаа. За. Тэгээд өнөөдрийн өдөрлөгтэй яригдсан илтгэгчтэй холбоотой ер нь өдөрлийн үйл ажиллагаатай холбоотой багш нар хэлэх санал сэтгэл юу вэ? За одоо хэлцэх За би орой ер нь орой болсон байх. Тэгэхээр нөхөөс айл хэзээ цаад хэзээ яваа. Хүүхдүүдийнхээ бэлдсэн ихтгэл даалгавруудын бас боломжоор бүгдийг нэг ажиллаад хашаад чи гэсэн бодлын үүднээс болоод цаг болоод толгой хэмжээ хэлсэн явж байна. Тэгээд ашиглаа сэтгэхэд сонсё. Миний яриа сонсож байгаа чи нөгөө сонсож байна. За бүгд нөрөө нэг. За би бодоод яндаас нь жоохон хоцорч орж ирээд. Тэгээд юу маань хэлэхгүй байж. Миний дуу яа вэ? Сонсогч чинь камера нэг боломжтой байна гэж байна. Камера яах вэ гэж. Өнөөдрөөс хичээл захимаар ороод ирээсээ нүүр аваа янзлааг байгаа. Гэрээсээ шууд хичээл орчих. Манай камера. За миний хувьд бол ихнийхэн сургалт боллоо. Тэгээд би хоцорч орж ирсэн болохоор бас зорилго морилгын сайн сонсоогүй болохоор би ойлгохтой болохоор одоо ингээд хүүхдүүдийн бэлтгэсэн, оюутнуудын бэлтгэсэн даалгавар шүү дээ. Тэрийг багш нарт яаж хийх талаар заах юм болов уу гэж ойлгосон байхгүй юу? Тэгсэн чинь зүгээр хийцэн бэлэн даалгаврыг одоо сурагчдад ажилуулах юмыг багш нараар ажилуулж байгаа байхгүй юу? Тэгж санагдаад зүгээр одоо би энэ сургалтыг одоо ойлгохдоо одоо яг энэ оюутнуудын ингээ хийсэн энэ бэлэн даалгаврыг багш нарт яаж хийх талаас нь одоо гэхдээ энэ програмд бол одоо ингээ би ингээд юугаа даалгавраа ингээд хийцэн байлаа гэхэд сурагчдаа бас яг яаж ажиллах уу гэдгийг яг өнөөдрийг шиг сурагчдаа бас ингээд сургалт явуулах шаардлагатай юм шиг санагдаад ивчлээ. Тэгэхээр өнөөдрийн би энэ сургалтыг бол багш нар энэ даалгаврыг яаж хийх талаар заах юм болов уу гэж ойлгосон байхгүй юу? Би эсрэгээрээ буруу ойлгоцсон. Тэгэхээр би зөрүүдэд мөнгөцөөс асуух хэрэгтэй байна. Энэ сурагчдаа яаж ажилуулдаг фэйсбүүкийн маркетинг дээр багш нар өөрсдөө ажиллаад нэгдэг ажиллаад чаддаг юм уу? Багш нар ямар ойлголттой байгааг мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ юм цаана болоод ийм сурагчдаар ингэж ажилладаг энэ даалгавраа ингэж үздэг англи хэлээр дараа конверташн англи яаж явах юм бэ? Багшийн үйл ажиллагаа нь юу юм бэ? Сурагчид юу юм бэ? Гэх зүйлээ мэдхөө өгцөл багш. Дуучин таслаад багш сайн яасангүй юу гинэ? Facebook маркетинг өгчихсэн. Ажиллаж байгаагүй би харин шинэ програм болохоор өөрөө сурч авъя гэж. Тэгээ ажиллаж байгаа хүн Facebook маркетинг програм яг цаана юу болоод байгаа гэдэг дүр зургийг харуулах зэрэгтэй хичээ. Шууд энийг ингэж хийн, тэгж хийн гэхээр та нар бүр ойлгохгүй. Эхлээд энэ яг гэдэг шууд дааяа уулзалтаа багш нь ямар үнэтэй байна. Ангиа яаж үсэх, сурагчдаа яаж ажиллах гэдгийг эхлээд нь ойлгохгүй байгаа. Зөвхөн энэ ойлголтыг өгөх гэж өнөөдөр чи уулзсан боллоо шүү дээ. За багш тэгээд дараагийн шат гэж байгаа юм байна тийм үү? Дараагийн шат гэж. Дараагийн шат. Тэгэхээр би өөрөө бидаад судлаад яаж даалгавар яаж хийх нь би өөрөө сурах юм байна шүү дээ тийм үү? Мэдгүй. Одоо чи тэрийг цаашаа судлах уу яг өнөөдөр мотивацчлуулаад сэтгэлжүүлээ энэ нэг ийм програм байдаг юм байна. Лайв ингэж орд юм байна. Хүүхдүүдийн хийж байгаа үйлдэлийг шууд ингэж хийх юм байна. Янаг аль юу байдаг гэдэг анхны шатны ойлголт өсөж ирэх юм байна. За баярлалаа. За өөр асуулт зүйлээ асууж байна. Өөр асуулт байхгүй. Садын багш гарч ирсэн үү? Багш нар маань орж гараад байгаа. За сингээ багш асуулт байна.
Тэр нэг газ би яаж тийм. За. Ерөнхийдөө ямар ч хэсэн нэлийн хэрэгтэй л зүйл байна. Гэт одоо нэг цахим хичээл гэдэг байна шүү дээ. Дараа 7 хоног гэхэд цахим 7 хоног гэж байгаа юм чинь. Ерөнхийдөө энэ зүйл ерөнхийдөө хичээл ашиглахад бол нэлийн чухал зүйл юм байна гэж бодлоо. Яг бас нэг тийм хэцүү биш юм байна. Ерөнхийдөө яг нэг Ашигын шалуура. Адрын шууд ерөнхийдөө яаж хийх дээр ингэсэн. аха. Шууд ерөнхийдөө хийхээр та бүр ойлгож. Тий. Ихэнхдээ наад ер нь юм болчихтой байна. Юу болоод байгаа шууд зүйлийг харах юм. Аха. Энэ хүн чинь 10 дараа мэдэрч ингэж энийг ойлгохтой болоод сүлдтэй болоод ийм гэсэн өсөв шууд ашиглах юм. Тэгээд машинаар болоод зүйлийг цэхэн хийхгүй бийдэх байх гэдэг өөрөө явах. Ер нь бол нэг хоцрогдолтой байна. Хинцүү болоод тэгээд юм уу нүг байх маань юм байна. Аха. Тийм юм. Шүтэн. Тэгээд гурван яах вэ? За, гурван яах вэ? Ийм юм ихэд ангийн хаваа яаж идэв янзаас. Ичэн заан гэж Ерөнхийдөө энэ програм ерөнхийдөө ямар боломжтой юм бэ? Тэр талаас ерөнхийдөө харж байна тийм. Тэнгүүд цааш нэг юу дэлгэрүүлээд сурна гэдэг чинь яг өөр юм ажил. Ерөнхийдөө ямар ч байсан програмтайгаа нэлийн сайн За тэгээд яг сэтгүүл шиг юм яаш. Надад нэг юм байна. Одоо сэмдэр шиг хэлсэн дээр яг төрсөн санаагаа хэлэх. That's okay. Тийм. Энэ орчуулга бид нар хийсэн. 155 хуудас тийм бидний гарын хамт болон эрдэмтэн хандийн хэрэглэштэй зориулсан гарын хамт гэдэг нь тавьж байсан. Бидний орчуулсан болохоор 150 гаруй багшлаг зориулсан гарын. Хэрэглэгчтэй зориулсан нэг уу? Багшлаг зориулсан нэг уу? Хэрэглэгч гэхээр нөгөө сурч хийгч байна. Багш хийгч байна. Нөгөө анги үсгэх. Тэгээд энэ багшд зориулсан гарын асуудал бидний бидний явж хахад нэр томьёон дээр аюу хэцүү одоо манай Монгол хэлтэй нуугч тайван одоо калаас үгийг цэнгүү виртуал утгаараа калаас үг болоод явж байгаа. Физик утгаараа анги физик утгаараа нөгөө нэгнээр виртуал гэж Бид анги гэж аюу орсон. Тэгэхээр анги ямар утгаараа ойлгох юм. Эдгээр нэг томьёоны шийдвэрийг яг бид нар аюу хэрэгцүүлэг өгөөсөн юм. Тэгэхээр нэг томьёо чиглэлүүд одоо математик хэлхийд тайлбарлах дэвшил болон модтой юм шиг нэг томьёо чиглэлийн асуудал аач юм. Технаар болоод тэгэхээр асуудал бол нөгөө нам суух бичгтээ самбар шохоотой ажиллаж байгаа үеийг нэр томьёолч ямар энэ эндийг ингээд хоорондоо зэвсгүйгээр нэг үгтэй болсон асуудал байна шүү. Тэгээ яг аажмаачаар технологи бол багшгүй үйл ажиллагаа имж ялцчуулах олон дахин автагдсан ажлыг одоо энэ програмаараа хийчих. Дахиад их даваад бид нар ангид 20-30 хүүхэдтэй ажиллая. За ангид бол айгүй олон хүүхэдтэй ажиллая. Сорч ялгыг хийж байгаа бид нар яг өнөөдөр хийсэн шиг экран болгоноор эрдэнэ очоод хань чадвал юм. Чадахгүй. Өөр бид нар самбар дээр хайж айлгүй хэлийг товчдаг, хямдчдаг.
яг тэр тавчиж шалбарчилж байгаа тэр процесс нөгөө буруу ойлгосон. Өөртөө нөгөө айлын хэлхийг нөгөө атгаж авах хөтөн хоёрдох утгаар нэг асуу байсан уу гэж хураасан хэвээр байна. Энэ чинь юу юм бэ гэхээр нөгөө айлын хэлхийг шалбарчдаг үйлдэл дээр яг тэр аамтаа зааж байгаа үед буруу биш яасан. Тийм нөөс заалтаа явсараа тэр яг буруу биш ойлгож яг энэ лайв хийж байгаа даалгавар маалхууд дээр баш шатны шуурхаар амж арчиж зүг хөдөө бүх гараа энэ татвар хийж байгаа чухал. Лайв шууд харилцаа. Харин бүгд хийж байгаа угтыг тэр даруй цахим журнал шиг даруй закат ажиллаж. Хин асуу хийж хин буруу өөдгөөдийн цаан хийх боломж зөндөө боломжууд чинь энэ дотор агуулдаг. Тэгэхээр олон боломжит хувилбаруудын ерөнхийдөө аль зүрийн айгүй тойрог замаар яваад байгаа. Айгүй яг зөв шууд хийгээд байгаа. Энэ зүйлийг бас ашиг боломжтой. За, агшаа миний хичээл тагцаа сүүлийн дарамтлаг ажиллаж байна. Үүсэж чадсангүй бичлэг тавиулт төгсгөл хэсгийг дахиж үзнэ. За. Бичлэг тавигнаа. Саяны нөгөө мэйл хаягуудаараа иргэд ороод үзэх боломжтой. Тэгээд асуух барилцуулаад яаж холбогдох вэ? Надад миний Facebook руу шууд яа. Хэвчээ таах юу аа гэж чамшиг. Надад өгсөн. Нээшээ дөрөв. Миний хэлсэн. Миний хэлж байгаа юм. За тэгээд ийм их юм байна. За тэгээд бид нар анх энэ үдирхийг хийж байгаа гэсэн. Энэ бол аль дидактик гэдэг хичээл энэ намайг анхудаага ийм 6 өдрийн туршид орж ирж байгаа учраас энэ намайг ийм хичээлийг энэ програмыг судлаад сураад ийм боломжтой байх боломжийг хэлцүүлж байгаа. Үүнээс багш нарыг сургууль зорилттой ялгаагаар тавиагүй одоо дараагийн сургалт байгаа юм гэдэг одоо байхгүй. Энэ хичээл өнөөдөр хааж байгаа өнөөдөр шалгалт юм. Энэ хүмүүсийн шалгалтаа гэж байна. Тэгэхээр шалгалтыг бол зүгээр хэлэх байдаг зүйлсээс ихэвчлэн яг тэр бодит амьд манай багш нар судаад байгаа. Өнөөдрийн Монголын боловсролын системд судаад байгаа энэ асуудал чинь бидэд бодитоор хэлцээд байна. Энийг ийм хэлбэртэй болгож өөрөөр өөрчлөж байгаа. Тэгэхээр бол аль хатаа үр дүнтэй хэрэгцээтэй. Одоо манай багшаар хэлж байгаа оюутнууд дахиад сургуулаа төгсөөд тусдаа өнөөдрийн сургууль дээр очиход болоод өөрөөсөө сургуулийн багшны чиглүүлээ өөрсдөө хэрэгтэй бодит хийх. Манай залуучууд болохоор нэг шигтэй багш нартайгаа бодоход арай өөр ойлголттой. Арчин үеийн хүмүүс яг нэг технологитой угаас ойр гэдэг. Тийм учраас бид нэр хүлээж авах нь маш шаардлагатай гэж байна. Одоо ганцхан дадлаг туршлага хөвгөлцсөн хүүхдүүдээрээ буурч байгаа юм уу? Интеграц хийгээл бүгдээрээ хамтдаа хөгжүүл ингээл явах асуудал байна. Бид шалгалт. Шалгалтаа Ерөнхийдөө ийм зөв болсон гэж байна. Зөв жаахан. Зөв чи хатанда. Би ч ганц хүмүүс очсон шүү дээ. Тэгээд ганц хүмүүс очсон болохоор чи нэг цаг үчиж. Тэгээд энэ ч даад байгаа учраас өдөрлийн дайны хүчтэй шүү дээ. Командсах юм аа. Тэгээд нэг хүч нэг өцгөөс харна. Аюултай өцгөөс харна. Тэгээд аюултайхаа даваад биш. Залуу улсууд ирч бич даваадаар технологи хэрэглээ тийм. Эдгээр бол яаж бодсон энэ ABC багш нар бол хамаагүй шинжлэх ухааны хурдтай. ABC багш нар бол ерөнхийдөө энэ IB-ийг рейнж хичээлээ яаж авахгүй хүүхдүүдээс ямар реакшн авахгүй ямар хариу үзүүлэх үү гэхдээ тулгуурлаад энэ перспективийг үйл ажиллагаа яаж хийх вэ бас рейнж хичээлээ зөвхөн яаж хийх вэ
харилцан биеийн баг даваатар шийдэж чадах онцлогуудаа ярилцаж хэлцээ гэмээр сайжруулдаг. Тэр бүсгүй цаашаа аяг сургалтаа өгчнүүд болон багш нар өөрсдөө сургалт авъя гэвэл бас тодорхой оюун хэлбэр ажил дээр гараа гэж ийм одоо локал зэрэгтэй групп үүсгэж болж шээ. Facebook групп үүсгэж. Ингээ хөгжүүлээ цаашаа явал давай бол сан санаачлаар хараад юм. Өөрөөр хэлбэл тэр нэг алтай практик үүсчээ. Би сургалт яваад нэг гэдэг өдрөө өчөөд сургалт машин заах юм байгаа. Бравад сургалт байгаа. Ингээд ороод ирчихвэл даваа болж шээ. Тийм ээ. Дараа ямар сэтгэлтэй даунуудын шагналт ямар шүү болоо ер нь шинээр сурсан зөв юу байна уу санаа сэтгэл юу байна за би нэг яалаа. Би хэлж явах шүү. За би болохоор анх удаа юм өдөрлөг зохион байгуулж байна. Тэгээд амар их юм мэдэж авлаа. Ер нь амар гинт нөгөө зүгээр шалгалтын цаасар өгөхөөс илүү зүгээр бодит амьдрал дээр практик дээр ингээд өгөхөр амар их туршлагасууд юм байна. Бас амар их юм мэдэж авдаг юм. Тэгээд нөгөө юу юм бэ? Нийтлэг тэгдэг юм яг юу сурсан яг юу яасан тийм хоёр юм байна. Яваасаа санаанаа хэлээ. За би бол ингэж бодсон. Одоо өнөөдрийн яг өдөрлөгийн хувьд бол одоо энэ cross-bible meta ер нь бол ингээд таниулах зорилготой байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ одоо бидний хийж байгаа үйл ажиллагаанууд ингээд ямар үйлдэлийг яаж хийдгийг гэхвчлэн харуулах тийм дадлгууд байсан. Тэгээд би бол өөрөөх дээрээ одоо нөгөө бусад хэдийнхаа үйл ажиллагаан дээр оролцоогүй үйлдэлүүдийг оруулахыг хичээсэн. Гэхдээ тэнцээрээ нөгөө нэг сүүл нэг алдаа гарсан шүү дээ. Яг нөгөө үйл ажиллагаагаа хийж байхад надих дээр нөгөө нэг засцснараа байгаа мөртлөө нөгөөтэн дээрээ би нөгөө засаагүй кодоо өгөөд алдаа гаргацсан байсан. Гэхдээ ер нь бол яг нөгөө нэг бусад хэдих дээр оролцоогүй үйлдэлээ ингээд бүгднийг амхандаа таниулчих гад нэмсэн. Тэгээд ер нь бол өнөөдөр их сонирхолтой л өнгөрлөө. Өнөөдөр болохоор ингээд анх удаага юусэн юм өдөрлөг зохиож үзлээ. Тэгээд айгу сонирхолтой байт юм байна. Тэгээд айгу их олон зүйлийг сурч авлаа. За хүмүүст ингээд яаж тайлбарлавал ингээд энэ нь илүү хүмүүст хүрэх үү? Одоо хүмүүс одоо яаж илүү тайлбарлавал илүү ойлгомжтой байх уу гэд маш их бодож ер нь бол бэлтлээ. За ер нь цаашдаа өдөрлөгийг ингээд зохион байгуулж ингээд явбал бас айгу гоё юм байна л гэж бодлоо. За баярлалаа. Миний хувьд болохоор уг нь яг иймэрхүү өдөрлөгийг бол айгүй олон багш нарт хүргүүл айгүй сонирхолтой байх гэж боддог. Ингээд одоо сая тэр хэм багш систем зингээгээ багш онлайнаар ороход энэ айгүй хэрэгтэй юу байна. Тэгээ багш нар ч гэсэн сурахад нэг хэцүү биш юм байна гэд. Тэнгүүд анх удаа зохиож байгаа бас хөөрхөн давгүй болсон. Тэгээд бас энийгээ цаашдаа олон багш нарт хүргүүл зүгээр юм байна даа л гэж бодож байна. Тэгвэл нөгөө түрүүн хэлсэн штэ навчааг шинжлэх нөгөө нэг хүүхдүүд яг нөгөө нэг cross-bible meta чи ерөөхдөө бол математикч юу болж ийн яг юу хийх гэж ийн яаж хийж ийн гэдгийг яг хүүхдийн нүдэн дээр нь ил харагддаг болохоор айгу амар байдаг болохоор хүүхд нөгөө буруу ойлголт үүсгэхээс өмнө тэр нь засагдаад идэг болохоор энийг олон багш нарт хүргүүл дараагийн энэ хичээлийг навчаагч тэр үзэх хүүхдүүд зүгээр л цаашдаа олон багш нарт Гэхдээ яг одоо ингээд та мэдчихлээ шүү дээ. Тэнгүүд одоо бид нар ч гэсэн нэг бас сургуульд очиж багшлаа шүү дээ. Тэнгүүд бид нар сургууль дээр очиод энийг нэг тохиромжтой хичээл дээр ашиглалаа гэж бодоход өө ямар гоё ингээд багш нар тий. Тэнгүүд хэдүүлээ номыг орчуулсан юм чинь ингээд багшд номыг өгчгээд тий. Тий. Сайн надаа ресторантс дээр юу санаалаа. Би тийм хөргөж чиг ийм юм сурах болно. Хэдүүлээс юу аахгүй байна. Өнөөдөр бол ойлгож байгаа. Юу хэлсэн шүү дээ. Юу нэг болсон юм хаачихсан юм. Би яг нөгөө тантай байлгүй биш. Аа нэг
Тэнгүүд ямар гэсэн өмнө уучаад яваад байна. Тийм дээр ko програм. Если тэр манайш би одоо энийг босч зараа орох гэж бодсон. Тийм нэгдүгээр биш учраас өдөө юу болж байгаа юм манайш их юм гэсэн байна. Тэр болтнод манайш 230-аас 530 байна. Тэр бол яг нэг хэсгийн функцийн ордод 330. Тэр оюутнууд 16 оны юу хийсэн гэдэг өөрөө хийж сурсан юм аа тавьцсан. Чиний нөгөө бодлого батсан шүү. Тэр бодлого би ингэж хийсэн байна. Яг тавьцсан. Тэгээс эдгээр чинь ингээд өөр бүхнийг үгүй багтсан биш учраас хийсэн юм аа. Тэр бол маш. Тэндээс эдгээр биш. Янах байж бүгд тусдаа одоо яг салбарт тохирсон программын хэрэглээ гэж. Тэгэхээр Жожоброн channel, Facebook channel, Matigo channel, Ismos channel бүгд ийм англи хэлтэй ийм хөгжтэй очиж байгаа шүү. Орчин үеийн сургагч өөр болох шүү. Яг та сонсоод хэрэглээ даа болсоор. Тэгэхгүй тэгээд хаа гэсэн бүтэн өдөр сохих байдаг хаяалаа гэдэг шүү. Миний хүсэл байдаг эдгээр маш олон өөрчлөгдөж байна. Хэдүүлээ хаш толгой Монголтай байгаа чинь. Энэ програм чинь нийтдээ ашиглах боломж байна. Ийм боломж биш танилаа байна. За өөр санал хэлэх үү байна. За би сая дуртай ярьж байна. Алина хэлгөө. Юу кайд ном. Эцсийн байдлыг бэлэн болоо. Бид нар илүү ууц яриад. Эцсийн байдлаар бэлэн болгоогүй байгаа. Одоохондоо эхний ээлжинд болоод өнөөдрийн бичлэгийг авах Grasping програм дээр танилцаад ингээ хийгээ явж байгаа бас баха. Дараа явах бол эцсийн байдлаар нөгөө нэр хавьяа нэгшил Монгол хэл дээр очиж хүмүүс бодчиход ингэсэн бүгд болж байна. Сая энэ сингээ авшиг ярьстай холбоотой бид нар өнөөдөр бичлэгийн юм нөгөө стори хийж яхад хийсэн бичлэгүүдээ харин YouTube-ийн нэг чанал аваад яа. Юу ч юм бид өнөөдөр ярьсан дээр эксперимент хийж ашиглах. Хэдүүгээр за зүйл директ хийхгүй яг одоо үдээд очив. Бид дахиад ярьж байгаа юм. За тийм одоо нэг хөлтэй нэг дүүргүй ингээд яг гол гайд чинь энэ дээр хүүхэд онд үлээ авчих гэнэ. Хүүхэд ганцтай хичээд авчих очиж байгаа. Нөгөө башлах. Тэгээд мэддэг нөхдүүдэд мэддэггүй нөхдүүдээ дамжуулчаа яаж хүсээд нөгөө хоёр point маань инфлюенс байгаа. Одоо яг энэ алдааг л яаж засах вэ? За, эксперимент метод эргэлтийн групп хий өсгөж. Яг одоо үсгэж байна. За, ажлын сандаа хэлчихсэн байна. За, орой мэндийг хүргэе. За, тэгээд өнөөдрийн энэ өдөрлөг дээр юу сурсан бэ гэж хэлгээсээ илүүтэйгээр энэ семестрийн хүрээнд одоо энэ бид нар бараг семестр жингээл энэ Grasping Math дээр бараг ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд
их ном орчууллаа. Тэгээд тэрнийхээ дагуу өөрсдөө дадлага ажил эхлээд яг өнөөдөр орж ирсэн ах эгч нар шиг яг эхлээл ингээд бэлэн даалгавар дээр ажиллаад туршиж үзэл тэндээсээ энэ жижигэн дүгнэлтүүдийг өөрсдөө гаргаад явж исэн бол тэгээд номоо орчуулаад тэгээд энэ нь ингэж хийдэм байх гэдэг өөрсдөө арай илүү судалсны үндсэн дээр өөрсдөө нэг даалгаврууд үүсгээд хичээл үүсгээд зааж үзсэн байгаа. Тэгээд би ч гэсэн хүүхдүүдтэй заасан. Тэгээд манайхан болохоор 4-р ангийнхан болохоор арай сенсацны хүлээж авч байгаа. Ямар 4-р сенсац гэхгүй биш. За. Манайх ч багш шинэ сургуультай ороод нэг юу тэгээд хүүхдүүд маань зурлаа. Орилоо сэргээрийн ингээ. Тэгээд бас жоохон юм бужигнаа гэсэн байлээ. Яг ингээд тунгийн тааруулаа явах бол хүүхдүүд амар бужигнаа. Тэгээд яг тохиромжтой цаг үеийн зөв хэрэглэх нь маш чухал юм байна. Тэрнээс биш бол энэ одоо ийм гоё юу байгаа юм байна гэснээр энийг одоо бүх хичээл дээр ашиглая гэвэл оновчгүй. Яг тохирсон үед нь тунгийн тааруулаад одоо нөгөө нэг давс хожрын тааруулаад гэдэг шиг хэрэглүүл илүү оновчтой юм байна гэдгийг л мэдэж авсан да. За тэгээд өдөрлийн хүрээнд болохоор мэдээж авсан зүйл гэвэл одоо ер нь багаар ажилласан. Тэгээ багаар ажиллахдаа яг үдээчгүй байсан. Гэхдээ багаар ажиллах чадвар ингээд арай хөгжсөн дөө. Тэгээ боллоо дөө. За яадангүй баг юм. Тэгээд бид нар ингээд олон удаа хэрэглээ. За тэр бол бод юм байдаг гэж хэлсэн. Ажилтсан. Тэр хичээ. Эцэг нэгдээ илүү удаа туршиж үзчихээ. Тэр 10 байдлаа болж байгаа. 10 байдлаа болж байгаа. За одоо ингэ дөө яг зүйл байхгүй ингээд өндөр төлөв. Тэгэхээр гурав хүмүүсээ бичиж байгаа. За Facebook хаяа юугаар явуулдаг та манай аюултай эрсдэл мэт хэрэглэж башрын гүр юу дээ за энэ гүр дээр ороод ирж за тийм шууд авчих. За тэгвэл бидээ тэгвэл төгсөөл төсөлтийн харилцааг дээр авчдагсан уу яа гэсэн үг хамаагүй энэ группээрээ дамжуулаад цавалтаа яваад үзэгдөө яваад нэрийгээ дараагийн төвшөнд нь хөгжүүлж ирээ очооч. Тэгвэл Kita başına yapmıştım özel bir yapmıştım. İyi bir sorun hepsi olmuş. Яаж сэтэлжүүлж мотивацч одоо багшдаг чинь ингээд бүгдээрээ ингээд классыг сургаж байна. Бүгдээрээ л асар зайлшгүй сургалтад суугаад байна шүү. Тэгээ яг наашаага юм хэрэгцээтэй гэдэг юм одоо манай юм хэрэгцээтэй юм хэрэгцээгүй юм одоо мэдгүй байна. Би одоо мэрэгжлийн хувьд яг наашаага ингээд албан ёсны судлаач хөгжүүлсэн, судалсан. Албан ёсны платформ руу орж ирэхгүй манай дотооддоо хөгжүүлсэн. Дотоодынхаа нэг хатаад нэг шийдсэн. Тийм юу руу явахад бусад юунууд руу ингээд интеграц нэгнээсээ нөгөө руу шилжиж асуудаг гэсэн. Би ч харсан. Хэдий таан юу ашиглах гэдэг юм аа. Өнгийн таад гэж хэлдэг. Яг перспектив тод хэрэгждэг байж лээ. Заавал багшлах юм хамаагүй шүү дээ. Сонгож. Тийм сонгож ирж байгаа юм. За тэгээд яманда яа тийм дотроо хэрэгсэлтэй шийдэлтэй. Тэгээд их багаараа чатаараа хатагасаа хөдөлмөр оруулаад бүгд хичээдэг ганц хүн ажиллах биш. Намаа нөгөө биш биш. Нэрийг гайдер байгаа ч юм. Гайдер байгаа. Өөрөөр хэлбэл яг өөр юм шиг байх юм да. Хүмүүс ч гэсэн яаж ашиглаж байгаа.
Би гэсэн чинь ингээд энэ одоо энэ асуултыг яаж чийдэх вэ? Яах вэ гэдэг юу ямар асуулт вэ? За. За ингээд үлдэлт ямар ч байсан гарцсан. Онцлогтой цаг заваа гаргаад нэг онлайнаар ингээд авах шүү дээ. Тэгээ бас нэг даваад байна. Бид нар онлайн хөтөлбөрийн багшлыг хамаагүй чадчихад байгаа баяртай байна. Өөр бодтой асуулт асууна. Ковидс хойш онлайн сургалтыг яг жинхэнэ бодит хэрэгцээ болоод үр ашиг нь ашиглаад чаддаг болчихлоо гэж байна. Бас нэг юм аваад шээ. За ингээд хэлбэн барьсан зүйл хөтөг байгаа. Ингээд өдөрлөг маань ингээд амжилттай өндөрлж байна. Яг най. За баяртай ингээд хэлцээ тийм ээ. Рекорд болсон. Дамтэр нэг лайк болчихсон. Зэрэггүй сав. Хатий барих билэн хатий